Ерөнхийдөө дууцсан үед бол энэ аялал жуулчлалын экобаз маань 4 багтаар хэрэгжих байгаа. Хамгийн их нийцэг болох одоо энэ Нэвтаршаан гэдэг бид бүхний хамгийн их нийцэг энд. Одоо эндээс хэдэн километр гоо дараагийн цэг? Дараагийн цэг одоо эндээс 45 км явж дараагийн цэг дээр очино. Тэгэл малчид өөрсдөө хүнээ хүлээж аваад хоолоо хийж өгвөл унаа малаа онуулаад утга усаа үзүүлээд хүчтэй хийгээл тэр өрхийн хоолыг нэмэгдүүлж авах хэрэгтэй хэсэг малчид. Ерөөсөө малчид түшгэлсэн аялал жуулчлалын гол зорилго. Хаагур өөр хаагур. Одоо энэ шиврээр иржимлээрээ боломжтой л та. Тэгээ сайжруулсан шорон цаас. Сумаар ирэх юм. Тий, дуутаартай. Сумаар дээр. Тэгээд дуутаас одоо энэ өрөө ордог 7 км л жоо. Тэгээд ээлжирээ хүрэх боломж байгаа. Боломжтой. Тэр дуртай наа сонирхч юм чинь. Сонирхож байгаа. Тийм. Бүжгүүрүүд байдаг ярьж байгаа юм байна. Алга ер нь чи боломжтой юм бол гэхэл хүн болгоно л гэж ярьж байна. Тий, манай нутаг үнэхээр сайхан. Одоо ууд уснаас ингээд хүрхрээ олон газраар ингэж бууж байгаа. Бас үнэхээр үзэсгэлэнтэй сайхан нутаг байдаг. Тэгээд манай аялал жуулчлалын дараагийн маршрут маань одоо Дууцсамаас гараад Хөхөцөр багийн Хөх хавцал гэдэг газар дараагийн маршрут маань үргэлжилж байгаа. Энд яг хөтэ зуны хэдэн сар ингээд хүлээж авах боломж юм байна. Энэ болж байна уу? Тэр боломжтой л шүү дээ. Сүү сайлаа мурлуулчих нь. Баг шилэн өгчих нь. Дууцсумын агуут хэсгийн Нэвтаршаан амралт гэдэг тэр газраас эхнийхээ цэгийг хөдөлсөн, маршрутыг хөдөлсөн. Дараагийн энэ хоёр дахь цэг нь байгаа. Энэ хүртэл Дууцсумаас 30 гаруй км ийм газар байгаа. Шинэ ингээд зуны цагт ч гэсэн бас уулаараа цастаа тий зуны гол горхин урссан ийм сайхан үзэсгэлэнтэй дөрвөн үйлдвэрлэлийг харуулсан ийм сайхан нутаг бас Дууцсамд байд юм шүү. Тэгээ та бүхэн маань бас манай нутгаар ирж аялаараа гэж уурах байна. Энд бол хин нэгэн гадны хүн ирээд одоо ийм босхгүй шүү дээ. Малчид бид бүгдээрээ л одоо ийм санаа нэгтэй хөдөлмөрөө хорсож байж тэгэл энэ чинь цааш нь босгоод ингээд юр хоочсхийн төлөө одоо эко гэдэг утгаараа энэ чинь бид байгаль дэлхийгээс үтгэв тийм ээ. Зөвхөн малынхаа ариун буйнаар амьдарч байгаа ард түмэд ч одоо ингээл өөрсдийнхөө амжиргааг дэмжих зорилгоор ингээл байгуулагдаж байгаа гэж ойлгож байна.